Зочдоо хүлээн авъя. Цэнгэл болон төгөлдөр нар манай студид ирсэн байна. Яа. Сайн уу? Өглөөний минь. Сайн уу? Өглөөний минь. Сайхан амарсан уу? За та хоёр маань суугаад тутаа суугаарай. Тэгэж хөвчөө зүгөөд микрофоноо өөртөө ойртуулад. Яасан сайхан зөөлөн намс алхаатай орж ирдэг залууч ээ. Айгуу гоё тайв биш үү? Яа. За окей. Тэгээд өнөөдөр цаг зав гарган ирсэн хоёртой их баярлалаа. Тэгээд Терминал 1-ийн студид тавтай морил өөрсдөө илүү дэлгэрэнгүй танилцуулаад тавлаа өнөөдрийн ярианд орё гэж бодож байна. За бүгдээр нь юуны өмнө үрсэнд баярлалаа. Тэгээд нэг хоёр. Зүйт. Нэг хоёр. За. Намайг Цэнгэл гэдэг. Тэгээд би одоо 28 настай. Төрийн удирдлага мэргэжлэр төгссөн Оросд. Тэгээд багадаас Оросд өссөн. Ер нь бол Монголд амьдарсан гэвэл нэг 7-8 жил монгол хэлтэй жоохон муу шүү гэхгүй. Зүгээр. 7-8 жил амьдарсан. Тэгээд ер нь Монголд нөгөө багадаа нөгөө 4 настайгаас ахуулаад аав ээж хоёр Оросд 8 ч юм байсан. За. Тэгээ нөгөө багаас нь Орос явцсан. Гэтэ хаяада ингээ зуны амралтаараа ирдэг байсан. Тэг. Гэхдээ маш сайн л ярьж байна да. Би ч нөгөө дараа нөгөө Австрали яваад 21 онд Монголд бас ирсэн байхгүй. Гэхдээ ер нь бол дандаа хэлийн чандад амьдралынхан баг ихэнх хугацааг өнгөрүүлээд явж исэн гэд хэлчихдээ их хол зөрөхгүй байх нь тийм ээ. За баярлалаа. Төгөлдөр маань. Сайн байна уу? Сайн уу? 27 настай. Тэгээд жоохон татаараа цэнгэлээ. Төгөлдрөө. За. За хоороо яг юм хийж байгаа гэх юм уу? Дүү болон найзтай нэг шивэсний газар, барбарын газар, энэ хувцас зардаг газар нэг тиймэрхүү газар хоороо юм ийсэн. 10 жил гэвэл 31-т сурж исэн цэрэг хүртлийн. За. Тэгэл ойтон идэр араагүй. Тэгэл мовийнхаа карьерийг хийсэн да. Харагч шивэсэн. Одоо шивэс бол нэлээд утга учиртай шивэсүүд байгаа хаа тий. Тэрний талаар хэдүүлээ ярина гэдэг байна шүү дээ. Ярина. За манай хоёр хизэнээс рил хийж эхлэв. Ер нь яагаад юм контент руу ер нь орох шалтгаан болоо тэрийг гоё яриач. Ер нь бол би найзгаа урууд татсан аахгүй. Андаа нэг ийм санаа байна. Андаа ороод өгөөш. Манай найз бас жоох чимхий өгнөл амар шивэс мэвэстэй юм бохгүй. Гэсэн үг ингээд бичлэг хийх гэх юм. Яг гэдэг юм бэ. Өчигдөр ингээд оруулсан. Санаанаас хаараас тэр найзууд болсон юу чинь нэрээ юу юм? Яг түүхчин. Ямар 10 жилийн бас биш байгаад байна тий. Тэгэхээр биш байна. Тэгэхээр ямар одоо төрлийн найзууд вэ? Яаж танилцсан найзууд вэ? Чи санд байна гэсэн. Би жамаа шалгаа чи ирж. Тэр нэг өнгөрсөн 2 жилийн өмнө юм уу? Хайп фантом ажил төгөлдөр микний энэ талаас авдсан шүү. Тэгэхээр жоохон өөрлөгөө тий одоо докейшн болгоод байна. тэгшлээд яг хэлчихгүй дөө. За. Энэ хайп барбар гэдэг нэг газар байд юм аа. За. Нэг ах юм. Тэн дотор л найз нэгээд маа тэр захиралч нь өөрөө нэг 34 35 тань. Тэгээ найз нэгээд нэг захиралтай залуу орж ирж байсан анх. Тэгээ за нэг хөгшин гавь энэ да энэ. Яг нэг насны зөрүүтэй хоёр хүн байд. Тэгэл хоорондоо маазарж байгаа л танилцсан гэх юм уу? Ахаа гэж байгаа ландаа болсон юм шиг бараг юм. Ахаа махаа гээгүй. Би ч нөө сахалтаа дээр нөгөө тэр үе чинь бас жоохон бондгор байсан. Бондгор ихэрч бас нэг жоохон ингээ овор ингээ нэмжтэй. Тийм шүү дээ. Яг тэгдэж шүү. Бондгор нэмэх плюс нэмэх сахал бол бас нэмэх 5-аас 10 нас нэмэгдүүлэх байхаа тийм ээ. Тийм. Ер нь анх рил хийж байсан зорилго нь юу байв? Одоо бас ямар төрлийн рил хийж байгаа вэ? Үзэгчд маань бас мэдгүй хүмүүс байх юм бол тийм. Өмнө нь болохоор ингээд дандаа ингээд зүгээр нэг юм бичлэг хийчихдээ юм уу гэсэн бодолтой байдгаас аахгүй. Идэхгүй юуны ч төлөө биш гэх юм. Тэгээд одоо болохоор ингээд ер нь бол жоохон ингээд одоо жишээл би эмэгтэй дөрөөрөө ордог ч юм уу те эсвэл нэг эмэгтэй хүнд тоогдгүй нь одоо нэг жоохон victim маягаар ингээд орж мороо те тэр нь ингээд хүмүүс ингээд таалагдах юм гоё тэгвэл энэнгөөр гоё явъя гэл
Тиймэрхүү л энэ да. За дээр сая бас рилүүдийнх нь заримудаас нь үзүүлсэн шүү дээ. Тэн дээрээс түрүү бит гурав бас ярьжсэн. Тэгээ найз хүнтэйгээ үзсэн чи ихнэрийнхээ найзтай таарах үед тэгээд тэр яг болсон явдал юу болов? Тэрний санаа нь яг яаж гарч ирв? Ер нь гэхдээ ингээл болдог л байна. Нөгөө эмгтэнч найз нь шивж хэлж чадахгүй тэгэл нөгөө эрэгтэй нь ингээ харж байгаа ингээ. Ер нь бол зөндөө ингээл болдог хөө. Монгол төслөгийг даяараа тий. Ер нь бас нөгөө хараад хахад нийгэмд болж байгаас нэг албаа нэг жижиг сажигтын асуудлуудыг бас юм хьюмор маягтай тийм хошин байдлаараас ингээд хөндөд байгаа юм болов уу гэж харагддаг л да. Аа. Ер нь бичлэг хийх санаа хаанаас төрдөг вэ? Хин нийлүүтэй бичлэг санаагаа гаргаж ийн нэг одоо рил гарах тэр процесс үйл явц ер нь хэр одоо удаан уу хурдан уу тий тэрийг хариул эдит медит хийх гээл бас ажиллагаа ихтэй байдаг бах та. Би тэгтээ нөгөө бүх юм ингээд өөртөө ингээд хийждэг. Тэгээд төгөлдөр маань ингээд хамт ингээд тоглож моглоо тий. Ингээд надад ингээд ер нь бол ингээд одоо нэг андаа нэг ийм гоё санаа байна. Тэгвэл надад ч бас ингээд өөр хүн эрэхтэй тий. Андаа ингэж идэх үү гээл төө доодно. Төө андаа наач арай хард юм шүү. Хүмүүс яг ойлгох уу. Андаа ойлгоно энэ амар аавна гэл. Тэгэл окей гэл хамт хийгээл дүү мүүгээр ингээд бичлэг авах болчихдог байхгүй. Тэр үед одоо ингээд манай энэ төгөлдөр найз маань одоо ажил дээр ингээд үс мүс састаа ингээд барбар те. Тэр дүү мүүг одоо хөнгөө ахт ингээд гуугаал те. Андуу ганц бичлэг аваад гэж гэл. За эрэгтэй хүн чинь ялангуяа ингээд жоохон ингээд мэдрэмжгүй бичлэг зураг мураг авахтай. Тэгэл ингээд нэг ингээд дээшээ хитрхи дээшээ авчдаг ч юм уу. Нэг болохоор ингээд хитрхи доош авчдаг ч юм уу. Нэг болохоор ингээд жоохон ингээд алиалах маяг. Тэг ингээд ер нь надаас хойш бүх баг бичлэг дүүнэр бол авч сурж байгаа хөө. Бүр ингээд заасаар байгаа дээ. Чи энийг ингэчээ штэ. Тэг ер нь энэ бас контент хийж эхэлснээс хойш бас нөгөө хүмүүсийн хариу үйлдэлтэй ер нь ямархуу байна хэрхэн хүлээж авч जैन хүмүүстэй ер нь яаж хүлээж аавна гэж бас боддог байсан бэ. Тэг хүмүүст хэрэг хүрнэ гэж бодчихсон те. Ер нь бол бид өөр ингээд Facebook дээр ингээд тэр контент оруулдаг байхгүй юу? Яг бол Facebook дээр илүү хүн Instagram-ыг бодвол ашигладаг. Бас ашиглан тэр хүмүүс чинь бас хүчил бас дандаа манай аав ээж өвийнхэн бас амар их байдаг те. Instagram дээр болохоор их хүчлээ ингээд залуу аудиторид байгаа. Тэгвэл залуу аудитор нь болохоор бас өөр сэтгүүлтэй байгаа, арай жоохон нээлттэй гэх юм уу. Тэгвэл Facebook дээр хийжүүл ингээд за муухайгаар хэлэх хөгсчүүд нь жоохон ойлгохгүй. Тэгэхдээ манай ээж миний контентуудыг үздэг шүү дээ. Ингээд ойлгохгүй байгаа ч гэсэн амар хөөрхөн дэмждэг. Тэгээ ер нь бол Instagram дээр л ингээд хийнгүүл хаяада нэг ах эгч нар орж ирэн. Ингээд байгаль маяглан ингээд зураг мураг протой орж ирэнгүүт нэг тиймэрхүү байдаг. Тэгээ ер нь бол өөрийгөө ингээд бодохдоо ингээд бид хоёр бодохдоо ингээд haters баг процесс ядагчд багтаа гэж үзэж байна тийм. Ер нь ганцаараа биш хоёлаа ялангуяа бүр ингээд найзуудаараа нийлгээд ингээд ийлэхэд ямар хүн санагдаж байна төгөлдрөө. Эхэндээ нэг амар хэцүү шүү. Тэр чинь хамгийн анхны нэг юм дээр тэр ажилтны нэг охин олдгоо гэдэг нэг рэл хийжсэн. Тэгээд тэрэн дээр нь болохоор нэг амар хэцүү тассан. Тэгээд яжсэн чинь нэг гаргуу нэг хөлгөө гээд тэгээд дараа нь яг тэр релээ за заана зүгээрээ гэж тэр яг цацсныхаа дараа амар ихлээд нэг реквест чатар амар хүмүүс орж ирсэн. Чи яс охин олдгоо өнөө тэр яг нэг жоохон хогтоод тэгсэн аха танилцсан байл чи чижээ. Тэгээд би бүр гайхаа за ер нь ихэндээ бол амар хэцүү байсан. Тэгээд яг сүүлдээ болохоор ер нь зүгээр одоо нэг юм ямар байгаа вэ? Жохон нэг стресстэй ч юм уу тийм. Одоо махны үн нэмэгдэх ч юм уу. Тийм үү ч нэг зүгээр нэг юм өөрсдийнхөө яг жанраараа төрлөө жанраараа хүмүүст нэг арай нэг илдэг маягаар ч юм уу нэмэх 18 21 тал руугаа жоохон инэдми маягаар хүмүүст хүргүүл одоо хүмүүс арай хүлээж байгаа арай илүү болцсон байлээ. Одоо ер нь нөгөө жүжиглэх чадвар бас дэвшилж байна. Анх одоо эхэлж ирсэн бодолтын төгөлдөр цэнгэл хоёрын маань хувьд төгөлдрийн хувьд анх байснаас бол одоо бас арай би ч одоо анх ингээл нэг за ингэчгийн гүтэл үгээс хийжлэхгүй нэг 2 хүү хэлнэ одоо ингэж яг 2 хүү гэлчээ. Ингүүл яг нэг нь хэлчихгүй тэр нөгөөдгийг марчихна. Тэгээд скорны жоохон юм тэг юу гэх нэг хөлгөө гаргав ингээд яг хэлэнгүүтэл ингээд царай би ингээд нөр амархан
улаачдаг аахгүй ингээд жоохон ичж мичгэр бантаар ингээл улаач энэ нэг ичж би шоолоод намайг аа одоо бол гайгаас нэг мэрэгжлийн бас. Миний хувьд ч гэсэн одоо анх ингээ камер дээр ингээл жүжиглэхээр за хүн амьтан үзэндээ гэдэг бүтэн ингээд жүжиглэж чаддгүй байсан гэх юм уу өөрийгөө хязгаарлаад одоо л хорыг юм хийсээр байгаа ингээд дасаад ингээд гайгүй те тэгээ ер нь бол өмнөхөө бол арай хурдан юм аа хийж мэйгээд тэгээ дуршлаг гаршаад эхэлж байгаа юм шүү дээ тий туршлага сууж ин л та. Одоо контент бүтээгчнэрийн хувьд бас янз бүрийн юу гэдгийг зорилготой байгаад байна л да. Зарим нь бол боловсрол, зарим нь бол ингээ хөгжөөнтэй, марцаантай тэн зүйлсийг хүмүүст түгээх, зарим нь бол нийгмийн асуудлыг шударгаар хэлэх гэдэг ч юм уу тий. Олон зүйлийг яаж ин хоёрын маань хувьд ер нь ирээдүйн зорилго нь ер нь ямар хуу чиглэл рүүгээ хандах бодолтой байгаа л. Тэг би хэлж байна. Одоо би болохоор одоо ингээд нууц хамраг мамраг те энийг болохоор ингээд жоохон нийтмийн талаараа ингээд оруулдаг. Тэнгүүтлээ хүмүүс болохоор ингээд өөрсдөө ингээд үзээсээ ингээд хараасаа гэж боддог байхгүй би болохоор ингээд нийтмийн талаас нь илүү хүн үзэж яаж байгаа. Гэхдээ иймэрхүү зүйл зөндөө болдог шүү те. Харин хүмүүс болохоор ингээд тэрийг зарим хүмүүс ингээд тэр араар тавилт ингээд сурчлаад байна гэдэг. Үгүй сурчлаагүй зүгээр ингээд юм болдсон шүү гэдэг утгаар нь уг нь л хэлж байгаа. Асуудал хөндөж байна гэдэг талаас нь та бүхэн бичлэгээ хийж байгаа гэж ойлгох нь шүү дээ. Тэгээ ер нь бол тийм. Өргөжлүүлээд ер нь бол нийгэмд бас болохгүй байгаа талаас нь тийм. Хариултыг авъя. Би ч нэг яг тийм юм бас бодоагүй дээ. Зүгээр яг нэг одоо бидний мэдхгүй нэг ил харагдахгүй нэг үерхэлж юм хайр дурлалын харилцан ч юм уу тийм. Тиймэрхүү одоо нэг одоо яг нэг муухайгаар хэлэхээр ганц би ээжүүд амар холон байгаа. Одоо манай үеийнх болон доошоогоо ч юм уу те. Тэгээд одоо залуучууд нь ямар байгаа вэ? Зүгээр тэрийг зүгээр хошин маягаар хүмүүс зүгээр ойлгож хүлээж аваасаа л гэсэн үгнээс нэг тиймэрхүү битүү хийж байгаа юм болох нэг тиймэрхүү. Ил харагдахгүй хүний нүдэнд ил харагдахгүй байгаа юм л зүгээр энэд би маягаар л ингэж хийж байгаа болохоос тиймээс Монголын бүх хүмүүс эмэгтэй хүмүүс юм муухай, эрэгтэй хүмүүс юм муухай гэсэн үгнээс шүү дээ. Айл айлын зүгээр эрэгтэй эмэгтэй талаас нь ийм тал байгаа шүү. Тэрийг зүгээр энэ инээдмийн маягаар л хүмүүст хүргэж байгаа санаа нь авах. Маш хөнгөн байдлаар маш одоо харагддгүй зүйлсийг тий хүмүүсийн тэр болгон бас дуурайд идэггүй зүйлсийг хошин байдлаар тий ер нь дин гэл нэг орж ирдэгтэй тий хүмүүс тэгж лас хэлэх гээд байгаа л зүйлээ шүү. Нэрээ тийм байх шүү. За намнаа маань сая асуух гэж байсан. Ер нь бол бас контент дээр бас ер нь юуг огт хийхгүй гэж боддог вэ? Одоо бас ирээдүйн талаас те одоо юу аль сэдвийг хөндөхгүй шүү гэж боддог гэж юм уу те? Тийм зүйлүүд гоо. Ер нь бол ихвчлэн нөгөө залуучуудаа л ингээд зориулж ингээд юм хийхээ бод те. Тэрнээс биш одоо ингээд улс төрмөр тийш бодлоо хөө. Тийш бол зөвлөхгүй. Би ингээд өөрөө ингээд төрийн удирдлагаар төгссөн байхгүй юу. Тэгээ нэг шууд тэрнгээр ажиллаж байгаагүй. Тэгээд ер нь бол төрлөө харах хэрэггүй байхгүй. Уул мэрэгжил нь бол төрийн удирдлага байгаад идэг тийм. Тэгээ орохгүй гэж байгаа нь бас улс төрлөө гэж идэг бас сонирхолтой. Төвлөрөө үед. Би яг ч тийм юм бодоогүй дээ. Ямар ч зүгээр юм хууль цагдаа улс төрлөгөө бүр огтоос сонирхолгүй орохгүй. Зүгээр л яг энэ чиглэлээ битүүр бариад ч юм уу тийм найз нөхд яг энэ анх барьсан чиглэлээ бариад зүгээр л нэг юм залуучд руу хандсан л тийм нэг одоо стресстэй нийгэмд зүгээр айл болох зүгээр ой байлгая л гэсэн үднээс л яг тэр чигээрээ л барих аа. Ер нь контентын төлөвлөгөө нь өдөр болгон нэг рил гэж явдаг. Яаж явдаг? Ер нь бол сүүлийн бараг сар гарна уу тийм. Өдөр болгон ирэл оруулж. Айда хоёрыг оруулна. Одоо та хэдийн маань үеийн яг залуучууд тий хөвчлэн бас Instagram дээр бас ингээ хараад та хэдийг дагаад рилсүүдийг ч үзээд явж байгаа. Ер нь бас анзаарэгдэж байгаа тэр болгон бас рил хийгээгүй тийм анзаарсан зүйл байна уу? Ер нь өнөө үеийн залуучууд та хоёрын нүдээр яг одоо нөлөөлөд явж байгаа залуучуудын хувьд ер нь юу гэж харж байгаа вэ? Одоо ингээл жинзинер ийм байна, тийм байна гээл тий янз бүрийн талцал сошиал орчинд бол тархад штэ болж байгаа ч юм шиг болохгүй байгаа ч юм шиг. Тэгэхээр яг та хоёр бол бас төлөөлөл суугаад байна л да. За миний бодлоор гэвэл
одоо энэ жоохон хүүхдүүд одоо нэг 10 жилийн хүүхдүүд амар их жирэмсэн болж илээ гэх юм уу. Тэгээд тиймэрхүү тал дээр бас нэг бичлэг хийвэл хүмүүс ойлгох юм болов уу гэж бас нэг бодсон юм байгаа. Гэхдээ бас тэр чинь бас жоохон нэг хард сэдв тий. Тэгээд ер нь бол тэгээд тийм санаанууд гэвэл зөндөө их байна дөө. Ер нь бол гоё бодоод олчвол. Өсвөр насны жирэмслэлтийн талаар бас нэлээд их сэдв бас хөндөж бичлэг хиймээр байгаа юм шүү дээ тий. Тий, ер нь одоо тэдний үеийн одоо насныхан ер нь бол жоохон миний ингээд харж байгаа үнсэг одоо манай аав ээж хоёр ингээд намайг ингээд одоо харамлаа. Хөө танаа нийгэм чинь жоохон задгаа болцсон юм гэж одоо дөнгөлөө бүр ингээд 10 жилийнхаа одоо бүр амар болцсон байна. Гэх юм одоо бидний нүдээс тэ нэг хөгшин шиг мэдрэмж авч байна. Гэтэ одоо ер нь нас явжлаа л да тий. Төгөлдрийн маань хувьд бас юу гэж харж байна. Өнөө үеийн яг эд шажигнж байгаа залуучуудыг ер нь бас ямар нүдээр харж байгаа вэ? Асуудал нь бас юундаа байгаад байна? Болж байгаа тал нь бас юу байна? Зөвхөн миний бодол шүү. Айгүй шүүмж ирж магадгүй. Тэгээ энэ зүгээр бүх залуучууд ингээд муу зуу гэж юусаа хэлэхгүй. Ямар ч зүйл дийлэх нь за 80% үнэхээр мондөг хүмүүс зөндөө байгаа. Одоо залуу. Тэгээд за сүүлийн 20% гэж бодохоор хард тамхи руу амар их дондож байгаа. Тийм хүүхдэд аягүй их байгаа. Тэгээ ер нь зөвхөн явандаа нэг веб зэв ч юм уу тийм юм болоос хард тамхи болоос гэсэн нэг тиймэрхүү нэг бас нэг рилний санаа юусан бодсон байгаа. Тэгээд аль болох тийм за веб болио гэж бодоход ядаж тийм хард тамхи болоод өмнөс нэг нь ингээд өөрön гут нь айгу муу юм даа нөгөө хүмүүс чинь амар дагаж нөгөө юу байдаг болохоор гоё гэж боддог тийм. Энэ гадаад болох энэ чинь зүгээр нэг юм байгаад байгаа байхгүй юу. Зүгээр ямар нэг юм өвчин ч юм уу тэрийг идгээдэг юм байгаад байгаа байхгүй юу. Одоо нэг өвс хард тамхи идэр чинь болохоор Монголд болохоор хизээж тийм юм хүлээн зөвшөөрөхгүй мэдээж. Тэгэхээр айл болох ингээл хүүхдүүд ч одоо 16 18 тагс ингээ хэрэглэх юм бол Монголд угаасаа ямар ч асуудал байхгүй тэгэл угаасаа торны занал орно. Тэгэхээр өөрийнхөө нэг 2 3 жил ингээл аав ээжийнхээ хажууд хөдөлмөрлөөд айгүй хийгээд явах насан дээрээ өөртөө нэг залуунаас алдчихж байгаа байхгүй. Тэгээд би бас нэвтрүүлэг үзчихсэн юм нөгөө нэг хүүхдүүдтэй ингээд цаг зав гаргахгүй гэдэг нэг тийм яваад байна. Тэгээ одоо үед болохоор нийгэм чинь шал өөр болцсон шүү дээ. Тэгээ баг багт чинь болохоор одоо бид эдийн аав ээж нь ингээл харж хандаал ингээд явдаг буй байсан. Одоо болохоор ингээл нэг юм болонгот л эцэг их рүү хүмүүс ингээд буруу гэдэг байгаа байхгүй. Та нар өөрөө хүүхдээ ингээд юусаа харж чаддгүй. Тэгээ хүүхд чинь тэрнээс болж ийшээ донтлоо инглээ тэглээ шоронд орол. Гүй тэгээ наач чинь болохоор зүгээр л чиний өөрөө хов хүний ухамсар байхгүй яач чинь. Тийм хүмүүжил. Чиний гэрээсээ та аав ээж чинь үнэхээр чамд анхаарал хандуулдаггүй байсан ч гэсэн чи өөрөө ухамсартай юм байгаа шүү дээ. Чамаа хангалттай өсгөөд ирсэн. Зөв хард тамхины энтрээс тийм муу юмнаас болоосаа үнэхээр за тийм муу юм хэрэглэмэл зүгээр л пи уугаал тамхиа таталтай. Ер нь бол маш чухал сэдвүүдийг бас хөндөж одоо бичлэгүүд ирээдүйд хийхээр юм байгаа мэн тий. Өсвөр насны жирэмслэлт хүүхдүүдийн бас хит одоо юм задгаа байгаа байдал нөгөөдөөр одоо энэ хард тамхины хэрэглээ гэдэг ч юм уу тий. Бас л одоо яг нийгмийг талцуулаад байгаа ч гэдэм хүмүүсийн санааг зовниулаад байгаа асуудлыг та хоёр манаас хөндөж бичлэг хийх төлөвлөгөөтэй байгаа юм байна. За сүүлийн жилүүдэд бол олонний танил хүмүүс, за инфлюенсер гэж ярьдаг тий, олон дагагчтай хүмүүс байна, нийтэд бичлэг тавьдаг хүмүүс байна. Эдгээр хүмүүсийн бас хоёрт нэг шүүмжлээд нэр дуртахгүйгээр тий, яг ер нь таалагддаггүй ч гэдэм үү, тийм талууд бас байна уу? Ажиглагдаж байна уу тий? Олонний танил гээд бас хүмүүс олон одоо хэдэн зуун мянгаараа бичлэг үзээд ирэхээр хариуцлага гэдэг юм бас яригдах байх л та тий. Хоёрт маань ч гэсэн яригдах хэрэгэдэд. Тэгэхээр энэ тал дээр бас юу гэж харж байгаа бол санал бодлоо хуваалцал. Ер нь бол тийм. Тэгээ инфлюенсер гэхээр ч одоо нэг олон дагагч нартай тий. Тэр дунд нь хүүхдүүд ч байна, хөгшин хүмүүс ч байна, залуу хүмүүс ч байна. Бүгдээрээ дээрээ үдчихэж байгаа. Хэрвээ бол тэгэл нэг хүний одоо нэг буруу бодлоо тий. Одоо ингээд өөрөө тэр уг нь бол тэр хүний ингээд өөрөө ингээд бодлоо ингээд хэлжүүл тэр хүмүүс ч гэсэн энэ хүн ингэж хэлж байгаа юм чинь бас зөв байж магадгүй гэдэг яаж магадгүй гэх юм одоо ингээд бодол нь ингээд өөрчлөж одоо нэг тиймэрхүү сэтгэл болчих гэх юм уу. Тэгээд ер нь бол мэдгүй миний учирчээс одоо ингээд олон дагагчтай хүмүүс гэвэл тэр гайгүй хүмүүс байдаг шүү дээ.
Эсвэл надад тийм муухай зангаа гаргаагүй юм болоо. Тийм нөгөө талаараа юу гэдгийг нэг ёс зүйн хэм хэмжээ гэдэг ч юм уу бас олон нийтэд буруу зүйл сурталчилгүй байх гэдэг нэг юм хариуцлагаас ирдэг байх гэдэг талаас нь асуусан. Төгөлдрийн маань хувьд бас ямар бодолтой бол? Жилийн өмнө жил гарна өмнөх лөө. Согтуугаар тээврийн хэрэгсэл барьж байгаа. Тэснэ өөрөө нь лайв хийдэг. Тэгээд зүгээр яг энэ одоо рукийг хэлчих гэсэн үг байхгүй. Тэгэхээр өөрөө үзэгч юм уу үзэгч магадлал өндөр байх шүү дээ. Тэгээд өөрт нь ерөөсөө шүүмж өгөхгүй. Гэхдээ хамгийн гол нь одоо үеийн бид одоо чинь бид хоёр нэг хоёр насны л зөрүүтэж магадгүй. Тэгээд жоохон маш олон хүмүүс үзэж байгаа. Тэгээд одоо болохоно сураантай хүүхдүүд аягүй их гараад ирсэн байгаа шүү дээ. Тэгээд нэг аягүй их олон хүмүүс бэртэж байгаа болохоор чамаг нэг амар олон хүн дагж байгаа болохоор тиймэрхүү юм аяадаж бити юу ягаасаа сошиал ягаасаа. Тэгээд хин нэг ингээл дөөрөө лав аж байгаа машиныг аваад үнэлэхгүй хүүхд ингээл яач юм бол гээл нэг хүний амнаас шүү дээ тэр чам. Тийм рүүгийг л гэж бодож байна. Тиймэрхүү бас зүйлийг сурчлахгүй байх нь олонний танил хүний бас нэг үүрэг байгаад шүү дээ тийм. Төгөлдрөөс бас нэг зүйлийг хамаагүй шүү. Энэ бол нөө сэдвтэй хамаагүй асуудал шүү. Энэ шивээсийн талаар асуумаар санагдаад байгаа байхгүй юу? Ялангуяа энэ зүүн гартлын шивээс үе нь. Аха. Учир утга юу байна? Энэ утга учир байхгүй. Хуучны л нэг жоохон байхдаа хэлчихсэн тийм шивээс нэ. Гараа бол яг битүү ингээд сээжтэйгээ ингээд тэр жигтэй сувгатайгаа нэг хөл ингээд тэр жигтэй бас хар. Вау. Энэ нэлээд удаан хугацаа орсон уу энэ шивээсийг хэлэх гэж? Нэлээд удаан хугацаа орсон. Бар нэг бүрчлэн те ингээд шивнэ гэдэг ч бас. Би ч нөө 8 дугаар ангид хамгийн анхны шивээсийг төрсөн анхаараа тоглож байсан шүү дээ. Аль нь лөө? Тэр одоо дарагдсан л та. Бүдүүний авд гэдэг гэсэн. Жохон бах нэг Boyko гэдэг кино гэдэг гэсэн шүү дээ. Тэрний нэг юм од гэдэг гэсэн шүү дээ. Тэрийг нөрийг өөлж хагаад та надад хийгээд өгчихөө би ээж хэлэхгүй гэх. Тэгэл 10 жилдээ хүртэл шивээстэй байсан. Тэгээ багш нар хүртэл бүр мэддэг болцсон. Тэгэл тэрнээс хойш сургуулаа өөрөө толгой мэдэж юу н хаяал. Айгүй их нэг ийш тийш юм руу өсөж орсон. Хэсэг модель хийж үзсэн, хувцсны чиглэлээр брэндээ гаргаж үзсэн. Тэгээ айгүй их юм руу өсөжэл зүгээр чадахгүйгээс чадах хүртлээ аль болох хичээжсэн. Одоо ер нь шивээсийг юу гэж боддөг вэ? Чиний хувьд? Миний хувьд бол одоо бол зүгээр нэг юм урлаг талаас ер нь хардаг болсон. Одоо бараг дийлэх нь бараг хүн болгонд бараг шивээстэй. Өөрөө шивээс хийдэг байх нь тий? Үгүй. Цэнгэл шивээстэй юу? Шивээстэй. Би ч гэхдээ манай аав ч бас нөгөө залуудаа жоохон хөдөлгөөнд юм байсан. Тэгээд тэгтээ ингээд тэр үед аав одоо ингээл те хөшин болцсон нөгөө ингээл намайг ингээд шивээс хэлэхэд амар турх. Тэгээд нөгөө эмэг те юм юм аа. Мохоо ирэл бол яг нөгөө тэр үед нэг манай авч хөшин мөхөө. Одоо бурхан болцсон гэхгүй. Тэгээ ер нь шивээс пирсинг хийх амар уур. Дургүй байсан бахна тий. Аха. Шивээсийг бол урлаг гэж харж байна. Тэгвэл пирсингийг юу гэж боддог? Одоо энэ яг цоолсон байгаа бас хэд хэдэн пирсингүүд байх шиг харагдаад байна л да. Яг л ижлэхэндээ. Ижлэн бас л урлаг байна. Би энэ хүний цоолсон үнэ. Зөө. Энэ хамар байна. Энд ч байна тий. Энд ч байгаа хүзүүн дээр байгаа. Бас л урлаг талаас нь тий. За. Тэгээд өнөөдөр бол бас гоё ярилцлага. Манай намнаа юм хэлчихсэн үү? Би нэг юм асуугаад тэгээд ер нь өндөрлөе гэж бодоод тэгээд бас нэг эфирийн цаг дуусч байгаа юм. Тэгээд одоо энэ бас ингээ Монголоос ч гэдэг юм уу гадаадаас ч гэдэг юм уу тийм ер нь бол өөр жишээ авдаг контент креатор байдаг бол хэлээч гэж. Би болохоор нөгөө зүгээр нөгөө дээр үе нөгөө комеди кинонууд гэдэг Америкийн одоо жишээл хамгийн энгийн жишээ гэвэл scary movie ч юм уу. Тэр болохоор яг үнэндээ хэлэхэд ингээд хүн болгоо ингээд үдшиж мүж инехгүй жоохон энгийн жоокууд эдэг гэсэн мэт амар тэнэгтэй. Тиймэрхүү кинонууд амар дуртай. Нэг амар контент креатор мөрөтер гэсэн юм байхгүй байна. Төвлөрөө манай. Төвлөрөө. Зүгээр юу амар таалагдд юм аа. Тамир айгүй их таалагдд. Зүгээр энэ сошиал юу өөрийнх нь Instagram дээр өчнөө олон жоо хүртэл татдаг шүү дээ. Тий. Би тамир. Тэр одоо зарим хүмүүс чинь ингээл зүгээр л юм өөрийгөө нэг ганган хэнцэр байгааг хитрхийг харуулах гэдэг хүмүүс байдаг шүү дээ. Тэгээ тамирын хувьд болохоор зүгээр шууд
Илэн талгүй байгаа байдал нь айгүй таалагддаг. Зөв хэлийг гэснээр шууд шоошл хийнгүүтээ одоо сүүлийн үед рил хийдэг болсон мөлий. Тэгээд шууд хэлийг гэснээр хэлцдэг. Тэгээд сүүлийн хамгийн сүүлийнх нь ер нь ар монгол ч гэсэн монгол шүү гэдэг. Тэгээд хүмүүс нь хужаад байна гэсэн чинь айгүй их нөө коммент нь уншиж ирсэн чинь наа чи монгол ш наа чи хужаа маа чи тийм өвөр монголыг ярьж байна. Тийм өвөр монголыг. Тэгсэн чинь ар монгол ч гэсэн монгол шүү гэдэг. Тэр ил нь ер нь бол зүгээр хэлийг гэснээр хэлцдэг зүгээр хамгийн яг байгаараа байдаг. Яг байгаараа тийм тамир гэж үзэж чинь яг одоо сошиал орчинд тий. За окей. Хоёрынхон ирээдүйн олон одоо хийх рилсүүдэд амжилт хүсээдээд олон залуус контентэд тий амжилт хүсээдээд олон залуучуудад бас зөв үлгэр дуурайлал, зөв мессеж, зөв үзэл санааг бас түгээгээсэй гэж хүсэж байна. Тэгээд одоо ч гэсэн бас хийж байгаа рилүүд нь бас гой гой санааг хүндсэн тий. Рилсүүдийг хийдэг бол гэж бодож байна. Хоёрын маань нэрээ дагагч одоогоор 5 орчим байсан уу? Ер нь хөвчлэн Instagram дээр хийгээд ах шиг байна уу? Тийм ээ. Instagram дээр Facebook-ос 19. За тэгээд 100,000 нууцгүй дагагчтай болохыг ерөөё. Тэгээд үргэлжлүүлсэн баяртай их баярлаа. Амжилт. Баярлалаа. За баярлаа. Зураг